За өнөөдөр хэдэн сарын хэдэн лээ? 2 сарын 10. За бид нар дэвтэр дээрээ бичиж харагдаж байна уу? Харагдах муутай байна уу? Харагдаж байна уу? Харагдаж байна. За тэгвэл чи самбар дээр бичээ. Шахах бичиж харагдана уу? Харагдаж байна. Харагдаж байна тий? За тэгвэл өнөө одоо яг цаг хугацаа хоногийн үргэлжилж байгаа ямар хэсэгт нь яваа вэ? Нэг хоногийн үргэлжилж байгаа хугацаагийн ямар хэсэгт нь яваа вэ? Өглөө. Тэг үгүй. Өдөр. Орой. Тэг шөнө гэдэг тийм үү? За тэгвэл одоо ямар хугацаар явж байна? Өдөр гэсэн чи яад манай ингээм харанхуй байгаа бол юу дутагдаад байна? За хөшгөө асан байна. Өөр гэрэлгүй байна тийм ээ? Бүдэг байна тийм үү? За тэгвэл тэр хөшгөө нээгээд гэрлээ асгач. За гэрэл асаахад хөшиг нээхэд юу мэдрэгч байна хамаа? Гэрэл хийгээд орж ирж байна тийм ээ? За өнөөдрийн хөшиг нэг асуулт сая. За танаар сайн бодож хариулъя шүү. За тэгвэл харанхуйд юу хэрэгтэй юм бол? Гэрэл хэрэгтэй тийм үү? Гэрэл гаргадаг ямар зүйлс байдаг юм бол? Гал байдаг юм байна. Чийдэн байдаг юм байна. Өөр юу байдаг юм бол? Өөр. За тэгвэл танай гэрэл гаргадаг юу байдаг? Утасны чийдэн. За утасны чийдэн байдаг гэж. Энэ гэрэл чийдэн байна уу? Зүйтэй жожголгүй асаагуурын гэрэл тийм ээ. Лаа чүдэн зүйтэй мундаг байна. Манай ингэж гэрэл гаргадаг өөр юу байна? Нар. Зүйтэй нар биш. Тийм үү? Нар байна. Өөр дахиад нэг. Орчин ажиглээ. Гэрэл гаргадаг юу байдаг юм бол манай ингэж өөр? Чийдэн. За чийдэн сая хэлсэн. За телевизээс гэрэл гардаг юм болов? Гардаг тийм ээ. За тэгвэл энэ гэрлийг яаж гаргах юм болов? Энэ гэрлийг яаж гаргаад байгаа юм бол? Хасан. Юу хэрэгтэй юм бол? Батра. За цахилгаан батарей хэрэгтэй мэн үү? Энэ гэрэл яаж гарсан юм бол? Энэ гэрэл утас хэрэгтэй өө. Цахилгаан. Энэ гэрэл яаж гарч байгаа юм бол? Утас байгаа мэн тийм. Өөр юу вэ? Тог байна уу? За тог цахилгаан өөр. Энэ хаанаас гаргаж байгаа юм бол? Хаанаас ирж байгаа юм бол энэ цахилгаан? Станцаас. Зүйтэй станцаас. Станцаас яаж цахилгаан гаргадаг юм бол юу гэж бодож байна аа? Ийм утсын ингэ дагуур нэг утсаа дамжуулдаг гэдэг. Утсаар ингэ дамжуулдаг утас гэдэг үү? Тийм. За. Цахилгаан шууд гаргацдаг үү цахилгаан? Тийм. Тийм үү. Цахилгаан станцад цахилгаан гаргах гэж тод юу хэрэгэлдэг юм бол гэж бодож байна ханаа. Шууд ингэж үйлдвэрлээд гаргаад идэм юм болов? Юу гэдэг вэ? Дээрээс нөгөө яваад гэдэг. Юу гэдэг лээ? Аянга. Аянга ингээд ийм Тийм үү. Аянгаас цахилгаан үсгдэг юм уу? ингээд Энэ харалта энэ гэрэл чийдэнгийн цахилгаан, аянга цахилгааныг цахилгаан хоёр өөр биш. Энэ бол ядгаа хүний зохиомл ахгүй зохиомл цахилгаан ус. Энэ байгаль дээр байгаа чинь юу вэ? Байгалийн цахилгаан. За тэгвэл цахилгаан станцад нүүрс түлдэг гэж сонссон болоо та нар. Сонсоогүй. За тэгвэл нүүрс түлээд нүүрсийг ингээд маш том зууханд тэгээд боловсруулаад тэр маш их даралттай халуун зуураас нь яг цахилгаан үсдэг байна шүү. Сонсож байна тийм. За тэгвэл бүгдээрээ өнөөдрийн хичээлээ тэгийг гаргаж ирээ. За энэ яаж юм бэ? чирдээ хичээл Яа. хичээл Багшийнхаа зааврын дагуу хичээлдээ идэвхтэй оролцоо. За энэ яаж юм бэ? Багшинууд найзуудаа сонсон шүү. За энэ яаж юм бэ?
Хамтарч. Хоёр хүүхэд хамтарч хийснээр тайлбарлаж байна. За бид нэр гэрэл гаргах гэд юу хэрэгтэй вэ? Яадаг вэ гэсэн ярилцсан тийм ээ. За тэгвэл таамаглаа гэрэл гаргах гэд юу хэрэгтэй гэдэг багштай хэлдэг дахиад. За батараа гэж байна. Утас. Утас. Гал. За гал. Гал нь юуны гал юм бол? Чүд. Жожлог. Асаагор тийм ээ? Тийм. За гар утасыг бичиг байгаа лөө тий? Асаагор. Утасаа бичсэн шүү. Өөр утасахгүй. Ямар утсан юм болов? Багшаа энэ зүгээр юм. За цахилгаан яваа утсан юм уу? За тэгвэл гар утас. За ийм их зүйлээс яддаг бахна нөө. Гэрэл гаргадаг юм уу тий? Тийм. Ийм их зүйлийг хэрэгж гэрэл гаргадаг юм. Тэгвэл өнөөдрийн хичээлээр бүгдээрээ чийдэн асааж үзье. Чийдэн асаа туршилтын хичээл. За сар өдрөө бичээд сэдвээ бичиж өгөх үү? Чийдэн. За туршилт гэх юм ээ өгдөө. За туршилт юм. За бүгд эндээс туршилтын хэрэглэгдэхүүнүүдийг хүн бүхэнд харуулж өгнө. За тэр хэрэглэгдэхүүнийг ашиглаад чийдэн асаа. Яагаад чийдэн асах юм бол таа гэж бодоод яг чийдэн асаа. Чийдэн асаахын тулд туршилтын багцтайгаа маш болгоомжтой харьцсан. За энэ аюулгүй дүрмийг бүгд дайрлуулъя. Уншаарай. Юу нэ? Утас чийдэнтэй болгоомжтой харьцаа. Өөдтэй. Аюулгүй дүрмээр тэгвэл танах өгч байгаа хэрэглэгдэхүүн дотор юу байгаа юм бол? Багшаа би Юу байгаа юм бол? батраа. За батраа гэж магадгүй мэн үү? Утас. Утас байгаа юм байна тий. Асаадаг юм даа. Тогтчор байгаа юм бол өөр юм. Жожлогны нэг доторх нэг гэрэлтэй юм. За багш нь хараад байна. Ороод нээж авахгүй шүү дээ. Энд өгөн чинь. За бүгдээ нэ. Уутаа нэ. Хүн юу юм? Хараа. За бүгдээ гаргач. Эцэг дээр гаргач. За юу бэ? За юм утас байна. Утсан дээр юу байна? За нуцаа хүмүүсээ ингээд тэнэлгчтэй. Тэгээд тэнэлгч. Нуцсан байна те. За тэнэлгээ. За одоо энэ чийдэнтэй харьцахдаа доош нь унгааж болохгүй. Унгуул яг хагарна тийм ээ. За цаг ашиглахдаа бас яг болгоомжтой ашиглаарай. За гэрэг турш. Хэрэглээд чийдэн асаа. За саа туршилтаа ихтэй. Хайра. За яа чийд ас юм бэ? За яа чийд ас юм бол? За Шингээс хасан. харин яах юм бол? Ямар ч гэсэн энэ хоёр зээл астаандаа ингэж. За харин дэш юм харж байна. Оо зүйтэй. Хэн асаасан байна? Амар асаасан биш. За. Ингэж чин асаагаар хараа. Би буруу сэнгэрчлээ. За хэн асаасан бэ? Сайхан. Жаргал сайхан асаасан сайн байна.
За зүйтэй ингэчин асаасан сайн байна. За яагаад асч чинь тэрийгээ сайн бодно шүү. За багш нараа асуу. За Шануудын асаач. за болно. Оо ануучин асааж. Шэбэс яс. За оо сүлд сайн байна. Алтан зул сайн байна. Нандаа сайн байна. За одоо хэн асаагүй. Оо улан асаацсан биш. За өөр хэн асаагүй. Оо мундаг. Намуун асаацсан. За тогтгоо яагаад асахгүй. Олгон жоо хоёрох тий. Багшаа. За Яг гэвэл энэ батарей дууссан. тийм үү. Батарей дуусахаар асгаалч тийм үү. За тэгвэл найзынхаа аваад солиод үзье. За үзчих. За солиод хөнөө дэлгүүн үү. Энэ хоёр вэ? Тогтоогийн батарей ч юм дуусаагүй л ш. Дуусаагүй зүгээр ээ нөө. Зүгээр ээ би түгээс сая туршиж үзлээ. Үзсэн үү? Үзэж гэнэ үү? Тэгвэл тогтоогийн таамаглал ямар байна? Буруу байна. За өөр юм уу даа. За дэлгүүнийг оо дэлгүүнийг яасан юм бэ? Оо дэлгүүнийг батарейгаар хулан үзсэн чинь хулан асахгүй. Хулангийн хасж исэн шүү. Тэгсэн чинь дэлгүүнийг яасан. Заагаас сольсон чинь та хоёр хасчлаа. Дэлгүүнийг ямар дүгнэлт нүүрж байна? Юу гэж бодож чинь? Батарей дууссан. Оо батарей дууссан юм тий. За тэгвэл Зүлдээ хэрэг ассан. хоёр хайгаад байна. Дуурай чангаар Багшаа. За хоёр өөр асаасан юм чинь одоо хамтраад өөр ямар хэлбэрээр асааж болох вэ? За туршилт хий. Тийм. Хоёулаа хамтраад хамтраш. За хамтраад. За шин зайг солиё. Дэлгүүний зайс яцсан юм тий. Дууссан мэн гэж бодсон тий үзье та. За дэлгүүний Сквад миний шийдэн ингээл авсан юм болов. харин яасан юм бол Тийм болов. Би чигээр үзэх. харин тий. Тэгвэл чийдингийн солиод үзэх үү? Тогтоораа. Тэгээд батарейгаа өгч. За найзынхаа өөр асчихсан юм уу? Чиний эндийг өгч. Би энийг асаах гэдэг бодлоо. Юм шиг. Тогтоо сая ямар юу гарсан бэ? Өөр За энэ гурав ямар зав зү? Чиний зав юм уу? миний өөрөө ингээд Хавын за энэ хүний чийдээ. Хавын чийдээ. Зэн бол зүгээр ээ тогтоо. энэ За хүмүүрээ. Хүмүүрээ юу юм бэ та? Юу гэж энэ гэлэн ингээд шатцаа ашгүй ингээд тусан насраад одоо тэгсэн юм байна. энэ батарей сууж төлхөн дараа чи өөрөө тэгсэн үү? Тэрэн зүгээр гэсэн шүү. Энэ нандагийн хан. Энэ бас асгий. Саабар нэг үстэй. Батарей асчих юм. Батарей нь бол асч байгаа гэдэг тийм юм. Наман байсан шүү. За юундаа исэн бол Уцандаа гэрэнтэй. нар уцан зүгээр шүү. Уцан дээр нэг суурин дээр нөгөө өөр чий даа. Гэрэнтэй. Гэрхэндээ. Тэгвэл энэ чийдэн яасан бахна нь? Чийдэн яасан бэ? Шийднэ гимтцэн. Гэмтсэн юм тий. За тэгвэл та хоёр зэ нөө тий. Та хоёр хамтраад одоо тэгвэл өөр байдлаар шаар үзтээ. Багшны тохиолдол юу нэг өөр ямар тохиолдол гээд ассан болоо. За харъя. Хоёр цагаар хүүхдүүд араа хоёр цагаар хоёр чийдэн асаасан байна. Туссан холбоо тийм үү? За сайн байна. Өөр бай ямар Багшаа манайх ингэж тийм. Оо хоёр цаг ингэж яасан байна. Цуулсан байна тий. Цуулаад холбосон чинь нэг чийдэн асаасан байна. Өөр ямар тэдний яасан туршил гаргаж ирж байгаа хараа болон гаргаж ирж байгаа хараа явж. өөр ямар ингэж явах хатаа хоёр нэгний явах асах нэгний явах Бас нэг гэж байд юм уу? тийм асах нь шүү. Аль нь юм? Энэ ингээд Дээрээ
мэдтэй нөө. Намаа мөнгө ясах юм мэддэг юм шиг. За хараа. Намаа юм нэг туршиж хийж. За хараа. Зүйтэй. Тэр хаслаа. Хэдийн цагаар хэлж байгаа. Вэн голт нэг юм шиг. Хоёр цагаар нэг чиг гэсэн. Энэ хоёроо ингээд би ингээд салгаад яавал асахгүй. Багшнаар юм асахгүй нөө. багшнаар за би нөгөөт нь Аа зүтэй. Энэ ямар холбоотой юм бэ? Гэхдээ анашаараа энэ цагаар өөр туршлага авсан байх. Нэг цагаар хоёр чийдэн асаасан биш. За хэдэн төрлийн туршилт гарваа? Боломж гарваа. За энд нэг гарсан тэнд байна уу? манай харин За энд байгаа. Энэ таана хоёр бол адилхан тийм. За зүтэй адилхан. За яаж Оо энд нь орол, дунд нь оролцсон юм уу те? Аа, арай холболт нь арай өөр. Тэнгүүд тасч гэнэ үү? За таван төрлийн боломж гаргаад ирлээ. Мундаг хүүхдүүд ээ. За бүгдээрээ туршилтын багцуудаа 50 хүүхдүүд ээ. За багшараас сонсъё. Ингээд шийдэх Багшараас сонсъё. За сая бид нэр гэрэл гаргахдаа юу ашиглав? Гэрэл асаахтаа, чийдэн асаахтаа юу ашиглав? Бахтраа гэрэл Бас гэрэл. За багш нь юм. За энэ утас муу болоо. Энэгээр гэрэл ас болоо. Аа энэ нь цагаан утсан тийм ээ. За утас хэрэглэсэ. Тэмдэгтэй. Өөр юу хэрэглэв? За бахтраа За батраа. За багш нь батраа ингэж хэлсэн юм. За батраа хэлсэн тийм. Одоо өөр юу вэ? гэрэл Оо гэрэл. За эдгээр зүйлсийг ашиглаад бид нарсаа гэрэл асаас туршилтыг маш амжилттай хийлээ. Маш мундаг гэсэн. Зөндөө олон туршилтыг гэсэн. За тэгвэл бүр орхич. Саяны асаас нь туршилттай тийм ээ? Холбоотой. За түүнийг дэвтэр дээр дүрслээд зуръя та. Хамгийн эхнийхийгээ зураарай. Хамгийн ихэнд хийсэн ганцаараа хийснэгээ. Дараа нь хоёулаа нийлээд хийсэнгээ. Хоёр туршилтынхаа үр дүн зургаар дүрслэе. хийж байгаа Тийм. За яаж дүрслэмээр юм? За дүрслээ зурчих. Ямар холбол тэгээд хаана юунд байхад ассан бэ? Баяраа. Яаж юм? Иш нийлээд үчиг юм. Бах юм. Холболт хийсэн асааснаар зурсан шүү өгдөг. Асч байгаа гэрэл ямар айдаг тийм. За. Нууц. Тогтгоор маш ялбахна. Дүрсэлжлээ. За чи дахиад нэг ямар туршилт гаргалаа? За түүнийг барьсан. За дүрслээ. Энэ юу юм бэ? Ганцаараа хэлсэн. Энэ юу юм? Утсан юм. Энэ юу юм? Чийдэн утас хоёроор л асаасан тийм? Чийд утсын хоёроор ингэж асцсан уу? Тийм үү. Ингээр багш нь ингэж үзээд байна. Энэ асч яана үзээд байна. Чиний зурсан зураг ийм л ш. Асч яана уу? Энэ юу юм? Зай юм уу? Багштай нэг зай гэж тайлбарлах байхгүй. За дараагийнх нь хамтарч хийхдээ та хоёр яг ингэж асаасан тийм? За асуулт төрслөө. Тэр бастран чинь ямар юу харагдах болоо? За энэ зай юм байна. Юу гэсэн бэ те? Энэ чийдэн нь асна. Асны хоёлаа яаж тэмүүлж болох вэ? Энэ асан чийдэн шүү гэж яаж тэмүүлж болох вэ? Оо зөв. За.
За та хоёулаа нийлээд туршлая дөө. За нэмээд турсаж. За хамтраад исэн туршлагынхаа Шабиа шаштай. за харъя. Өөртөө нэмэх хасах бүр цэнгийн гаргаж утсан. Хоёр ста мундаг. За. За энэ юу юм? Батраа нэм үү? За энэ юу юм? За. Чинь гэдэг чинь яаж? Зүг бэ? Зүг дурссан юм. За. Тэр бас чинь гэдэг чинь. Ой за зүг. Тэр асаач гал чинь яхаа. Яг зөв жоохон. Ингээд болно шүү дээ. Энэ хэсэг шүү. Стам. Та хоёрыг ингэж асаасан тий? Ингэж. За ингэ чинь дүрсэж байна уу? Зөөлөн гадаа чинь дүрслээ. За чи яаж дүрсүүлдэг юм бол? За хэн амраа ингэ чинь тайлбарлаад өгөөч. Яаж дүрслэж байгаа юм? Өө тийм жаргал сайхан. Ямар гоё зураа вэ? Гоё зурч. Хоёроо туршил хийлээ таа. Боломж гаргаагүй л. Ашиг цаараа. Оо нэнда. Чийтэн асгаж туслаа. Яа дээрээ. Ясраг жоо. Мөн энэ асгаж шүү. Ингээд ассан шүү. Энэ яа. Энэ доороос ч зүгсэн юм тэгэхээр ингэсэн чинь зүгсэн. Ямар ч юм. Ингээд. Тас үлдэх. Ай гэж юм тий. Энэ юу? Чит юм тий. Энэ нэг холбоотой. Энэ утас хаана вэ? Утас ингээ энэ дээр асах бол энэ дээр авчирхад. Гоцыг энд авчирлаа ш. Чиний зурсан зураг юм байгаа. Ингэсэн биш. Энэ асж юм. Тэгвэл яах юм бэ? Энэ утасны үзүүрийг хайш нь. Манай зайн зөв шүү дээ. Энэ хоёр талд нь хоёр талд нь бас хийж асах шүү дээ. Энэ багсаа мундаг. Тэгээд төсөлтэй. Багшаа тэрс нэг өөр санаа гаргацсан. Та хоёрыг амнаг ингэчин хоёр шүү тий. За болж тийм үү. За болж. Миний юу миний чидээ хари. За чиний жид ингээд хамтаараа ажиллаж за. Нэг чид нь багш нь ажиллахгүйсэн чид нь ингээд багш нь дураацсан. За ерөнхийдөө бүгдээр дүрсэл үү? Оо зүйтэй. За энд бас тэр хэн хоёртой адилхан. Дөлгөө олон хоёртой адилхан туршил гаргаж ирж байна. За сайн байна. За бүгдээр дүрслээ үү? Дүрсэлсэн. За дүрсэлсэн. За ганцаараа хийсэн туршил дээр хэн багш нь энэ гурван зүйлээ энд хэрэглэхгүй нэ энд наагаад үзье. За энийг за чид нь энэ дээр. Одоо би нуцыг яах юм бэ? Оо зүйтэй. Чидингийн энэс эхлэх хэрэгтэй юм тий? Тий. За ингэж авах хэрэгтэй байна. За өөр. Одоо юу хэлээ? За. Битрээ тий. За багшийн хоёр уцаа нэг гаргачлаа гэдэг. За, одоо энэ зэ хамаа олдсон. Оо хаана? Энийг олдсон. Снег бол. Олдсныхаа. Энэ мөн үү? Энэ ястаа. Өөд энэ хоёр тал нь авчихсан тий? Тий. Аа. За ингээд бид нэр юу асаасан бэ? Энэ чийдэн Багшаа ингэж асаасан гэж. асаад байх юм биш. За дурсалсан байна. Багшаа яг ингэж хоёр гэрэлтэй. Тийм. За. Багшаа ингэ. Бас шоо хасаа дурсан доо. Стом мундаг. За зөндөө олох боломж байгаа мэт те.
Ингэж хэлсэн. За. Чи надад хоёрыг хардаг би юм. Үгүй гүсэн. Шууд ингэж. За наашаа. Хүнтэй. Шаараа. Биш. Юу вэ? Оо, зэвэн мацсан. Тэн зураа. Энэ юуны зураг мал? Хараа гэж бодож байна. Багшаа би л. Оо залгуур. Ингээ бүрки болохоор ингээ болохгүй гэсэн үг. Харин тэр хийдэг юм болохоор ингэ дөрүүлж байна. Тийм ээ нөө. Тэр хийхгүй. За тэгж харсан байна уу? Өөр юу гэсэн. Багшаа тэгээд тусаад урагшлынхын нэмийг ганцаарнгийн ингээ. За хайн хоёр болохоор нэлээд цаагуур нэг юм бодоод байна тийм ээ. Энэ арзайдаг энэ цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа маш болгоомжтой харьцаарай гэсэн. За тэгвэл та нарын асаасан чийдэн байгаа тийм. За тэр чийдэн энэ ангийн арзайтай холбож болох юм болов уу? Болохгүй. Юу гэж бодож байна? Яагаад гэвэл энэ нөгөө бүрэн заавал ингээ холбогддог болохоор. Одоо та нарын энэ утсаа энэ гэрлийг асааж болох юм болов уу? Багшаа энэ ингээ тэр ингээ залхдаг юм ингээ тоо хийж үзсэн. Тэр хийсэн. За бүгд ашаарай. Сүлдээ. Тэр нөгөө За багш нь юу барьсан бэ? Арзайдаг. Арзайдаг утасгагч залгуур арзайдаг гэдэг нь. За тэгвэл үүнд одоо багш нь энэ хоёр утсаа аваачаад шууд ингээд нөгөө гадна талын нөгөө ийм энэ сэрэг байна тийм. Сэрэгүүгээр шууд хийж болох юм Болохгүй. Стоп. Заавал яах стоп. Ийм сэрээтэй байх хэрэгтэй юм. Телевизрийн энэ шиг сэрээтэйгээр ингэж утасгагчтай хийж байна. Харин бидний сайн өнөөдрийн хийсэн туршилтын ийм програмын ийм жижиг утас энд ингэж болох уу? Багшаа яагаад гэвэл тэр Ямар аюултай мод? яагаад гэвэл тэр том юм нөгөө хамгийн их зэрлээ зарцуулдаг болохоор аюултай. Харин энэ жижиг утсан болохоор энэ жижиг зэрлээ жоохон зэрлээ багтаах Хүчин чадал нь бага учраас болж байна тийм ээ? Зүйтэй. Энэ бол маш өндөр хүчин чадалтай юм. Багшаа тэгээ хийчих юм аа тэгээ Яа юу гэж ярьдаг лээ? Зүйд алтан зул юу гэж хэлв? Хогц. Мөн үү? За. Та нарын хийсэн төрсөлтийг багш нь схемээр төрсөлсөн байна. Энэ мөн гэнэ? Багшийн төрсөлсөн. Мөн байна. За. Юу гэж вэ? Юу бэ? Батраа. Та нарын хэлээд байсан батарейг юу гэж нэрлэдэг байх нь вэ? Зай гэж нэрлэдэг байна. Энэ юу юм? Утас. Дамжуулагч утас. Утас байх хэрэгтэй. Өөр юу байх хэрэгтэй? Чийдэн. Чийдэнгийн энэ юу нэ? Сүр. Энэ чийдэн сүртэй болов? Сүр байхгүй. Сүртэй. Сүр байна. Тэг голдох цагаан. Зүйтэй цагаан. Дөрвөн тишээ харсан. Салбаатай тийм сүр биш. Чийдэн асаанд бол сүр байх хэрэгтэй. Бид нар өнөөдөр туршлагын багшийн сүр байв уу? Байна. Энэ биш. Хэрвээ хүн цахилгаан суулвал 10 секундын дотор бүх цахилгаанаа унтраахгүй бол тий. Чи хаанаас тэрийг сонссон? 10 секунд. Маш богино хугацаа байна тийм ээ? За, чийдэн асахгүй байсан хоёр үг гараад ирдэг багшлаа. Энийг ингээд чамаар ингэж байж бариад ингээд гарах юм шүү дээ. Дараа нь яасан. За. Яагаад асахгүй байснаа хэлье бусдаа. Гараад ирээ. Бусдаа гараад. За, жаргал сайхнаа түрүү. За, тогтоогийнх асахгүй байсан нэ. Яагаад асахгүй байсан мэлээ сүлдээ? Яагаад гэвэл энэ утасныхан гэрэл нь ингээд шатаад гэрэлтэй. Энэ гэрэл ингээд суурнаас ингээд автдаг байхгүй юу? Багшаа. Энэ ингээд За тийм. энэ нь ингээд гэрэлтэй. Энэ гэрэл нь яах нь нөө? Шатцсан, гэмтсэн учраас асахгүй юм. Ямар тохиолдолд гэрэл асахгүй байж болдог байх нь нөө? Шатцсан. Гэрэл нь шатцсан тохиолдол. За сайн байна. За сууж аваа. За хэн дөлөөж яваад хайгаад асахгүй байсан бол энэ зай байсан. Энийг ингээ холбоод асаах гэсэн чинь зайд болсон. Хэнийг аваад асаасан чи болчлоо.
Тэгвэл бас ямар тохиолдолд гэрэл асахгүй бол чийдэн асахгүй бол зайн дууссан тохиолдол юм байна тийм үү? За сууж. За тэгвэл ямар үед чийдэн асдаг байх нь нөө? Чи хин хэлэх үү? Батран гэмтэх баг. За батран гэмтэх баг. Ямар тийм ийм яах чийдэн шатаагүй гэмтээгүй үед ассан. Зайн дуусаагүй. Өөр бас энэ утсан бүр ингээд тасарсан байвал яг бол дотроо ингээд тасарсан байвал бас энэ гурван зүйл маань гурвуулаад ямар нэгэн байдлаар гэмтэлтэй байвал чийдэн асах нь уу? Асахгүй байх юм. За өгүүлбэр бичээ. Ямар үед чийдэн асч чинь? За тэр энэ гурвыг өгүүлбэр болгоод бичээд өгтөө. За бичиж харъя. За юу ашиглаад чийдэн асааж болох нь вэ гэдгийг бичээ. За утас. За утас чийдэн гурвыг яах вэ? Дунд нь за утас чийдэн гурвыг дунд нь яалаа? Холцох нь. Тэр үед яаж гэнэ вэ? За утас тэр чийдэн тэр гуй гэрэл асна. Оо за болно. За утас чийдэн гурвыг холдоно. Тэр үед чийдэн асна шүү. чийдэн уртын явах хэрэгтэй тийм. Хол боч. Аа. Чи. За өнөөдрийн хичээлээр юу ойлгох вэ? Чийдэн масаахыг хаан хэрэгсэлтэй яаж хийх вэ? Оо зүйтэй. Гарын доорхын жижигхэн тийм үү? Жижиг хүчин чадалтай энэ утас чийдэн зай гурваар чийдэн асааж сурсан уу? Сурсан. Бүгд сурвоо? Сурсан. За бүгдээрээ сурсан. Өөр дээр нэмээд юу сурсан байна? Ганц нэгээр ингэж асаахаас өөр яалаа? Хоёроор. Оо хоёр зайгаар өөр хоёр чийдэнгээр янз бүрийн туршилтуудыг хийсэн. Олон талаас нь хийсэн. Тийм ээ? Тийм. За тэгээд хамгийн гол нь анхаарах зүйл нь юу байлаа? Гэртээ байгаа болон ангидаа байгаа энэ цахилгааны залгууртай маш болгоомжтой харьцах хэрэгтэй. За тэгэхгүй бол маш том аюул өртгөнэ. Тийм ээ? Та нарын хэл дээр тогонд цохиулна гэж яриад байдаг тийм үү? За зүгтээ. За тэгээд энэ гурав ингэж зүгээр ингэ тус тустай байхдаа л чийдэн асах уу? Яах вэ? Бүгдийг нийлүүлж холовч байж чийдэн маань асч чинь тийм ээ? За гэрийн даалгаврыг сонсъё. Гэртээ хүүхдүүдээ та нарт шинэ жилийн чимэглэл байдаг тийм ээ? Oo анивчдаг гэрэл байдаг. Тэр хэрвээ эвдэрсэн, асхаа байсан, ажиллахаа байсан байвал тийм чийдэн ашиглаад тоглоом. Та нар тоглоом мэдэн шүү дээ. Шим, барби тийм ээ? За өөр юу гэдэг вэ? Ядаж болохоор нүгэлтэй. Тийм үү. За түүний оронд гэрэл асааж машиндаа гэрэл асаасаар. За маш болгоомжтой. Цаавар машин дотор ингээд ийм утас хэрэглэхдээ энэ жижиг зай. хэрэглэхдээ ийм утастай ингээд холбоо. Тэгээд нүг аав ээжтэй яах вэ? Аав ээжтэйгээ хамтарч болно. Дараагийн хичээл дээр би юу хийсэн бэ, яасан бэ гэдгээ багш
багштай хэлж өгнө шүү. За яа. За өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Хичээл заасан багш